Дараагийн мэдээг танилцуулъя. За Америкийн нэгдсэн улсын төрийн нэрийн бичгийн дарга Марко Рубио мэдээлэл гаргасан байна. За үүндээ бол Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн тусламжийг хэрэгжүүлдэг гол байгууллага болох USAID-ийн хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдийн 82%-ийг нь бол хэрэгжүүлэхийг зогсоосон ийм шийдвэр гаргасан гэдгээ бол тайлбарсан байна. За төрийн нэрийн бичгийн дарга Марко Рубио даваа гарагт энэхүү мэдээллийг гаргахдаа 60 гаруй жилийн түүхтэй Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн хөтөлбөрүүдийг 6-7 хоногийн туршид бол цэвэрлэх үйл ажиллагааг явуулж дууслаа. Ингээд бол энэ үр дүнд бол нийт төгжлийн аль биесны тусламж хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн 82%-ийг нь бол цогсоосон. За үлдсэн 18%-ийг бол төрийн департаментэд бол шилжүүлнэ гэсэн ийм мэдээллийг бол гаргаж байна. За энэхүү мэдээлэлээ бол X платформ дээр өөрийн пост бичиж бол мэдгдсэн байна. За энэ үйл ажиллагааг гол удирдан явуулсан хүн бол Трампын ойрын холбоотон зөвлөх гэж нэрлэгдэж байгаа Elon Musk байгаа. За Elon Musk-ийн хувьд бол төрийн бүтээмжийн агентлагийг тэргүүлж байгаа. За түүний удирдсан төрийн бүтээмжийн багууд Америкийн нэгдсэн улсын гадаад тусламж хөгжлийн хөтөлбөртэй холбоотой асуудал дээр бол шалгалт явуулсан. За үүнд нь бол шалгалтын үр дүнд бол зарим Америкийн нэгдсэн улсын хөрөнгө мөнгийг бол гадаад тусламжинд үргэлгэн байдлаар зарцуулсан илрүүлсэн гэдгийг бол Марко Рубио өөрийн постондоо онцолсон байна. За мөн энэ постондоо бол тухайн төрийн бүтээмжийг хэрэгжүүлж байгаа агентлагийн үйл ажиллагаа болон тус үйл ажиллагаанд бол амжилттай олон цагаар ажилласан багийн ажилтнуудын шаргуу хөдөлмөрт нь бол талархал илэрхийлсэн байна. За энэ тусламжийн хувьд бол түүхэн шинжилгээг энэ багууд хийж чадлаа гэдгийг онцолж байна. За Дональд Трампын хувьд бол 1-р сарын 20-ны өдөр гадаад тусламжийн санхүүжилтийг зарцаах Америкийн нэгдсэн улсаас гадаадд үзүүлж байгаа олон тэрбум $10 тусламж бүтээн байгуулалтын ажлыг бүхэлд нь иргэн харах тухай ийм зарилгыг гаргасан. За үүнийг нь бол гаргах шалтгаанаа Дональд Трамп тайлбарлахдаа гадаад тусламжийн ихэнх хэсэг нь зүгээр Америкийн татвар төлөгчдийн мөнгийг үрсэн хэрэг явдал гэж үзэж байгаа. За Марко Рубиогийн даваа гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслэр мэдээснээр үзэхэд шалгалт аль биесээр дууссан юм байна. За USAID-ийн хувьд бол нийтдээ 6200 хөтөлбөрийг бол хэрэгжүүлж байсных нь 5200 орчмыг нь бол үндсэндээ хааж үйл ажиллагааг зогсоож хэрэгжүүлэхээ болсон юм байна. За энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй болсон гол шалтгаанаа тайлбарлахдаа Америкийн нэгдсэн улсын үндэсний гол ашиг сонирхолд үл үйлчилдэг ийм зүйл юм байна. Тийм учраас эдгээр хөтөлбөрүүд нь бол зүгээр хэдэн 10 тэрбум долларыг бол үргүү байдлаар зарцуулсан гэдгийг бол Марко Рубио онцолж мэдгдсэн байна. За энэ тусламжийн хөтөлбөрүүдийг зарцаасантай холбоотой дэлхийд даяар бол бас ийм хүнд нөхцөл байдал үүсэж байгаа. За ялангуяа бол гадны зээл тусламж тэр дундаа Америкийн зээл тусламжаас бол хараат үйл ажиллагаа явуулдаг тодорхой төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа үндсэндээ зогсож байгаа. За энэдээ холбогдуулан хэлэхэд бол дэлхийн өнцөг булан бүрт бол хүнд хэцүү нөхцөл байдал, ядуурал болон бусад ийм хүнд нөхцөл байдалд амьдардаг хүмүүсийн хувьд бол энэ тусламж бол тэдний хувьд цаашдаа амьдрах гол итгэл найдварыг нь бий болгож байсан бол энэ итгэл найдвар нь бол байхгүй боллоо гэдгийг онцолж байгаа. Тухайлх юм бол өсөглөнд нэрвэгдсэн хүүхдүүд хоол тусламж тэжээлийн яралтай тусламж үзүүлэх боломжгүй болсон юм байна. Судан дайны улмаас бол сүрсэн гэр бүлүүдэд зориулсан ундны усны хөтөлбөрийг бол хэрэгжүүлж байсан юм байна. Тэгэхээр энэ хөтөлбөр бол хэрэгжихээ болсон. За мөн тодорхой өвчний эсрэг бол ийм хөтөлбөрүүдийг явуулсан. За мөн дэлхийд даяар бол арчлыг түгээн дэлгэрүүлэх, сонгогчдын боловсролыг дэлгэрүүлэх чиглэлд бол ажиллаж байсан ийм төсөл хөтөлбөрүүд бас хаагдаж байгаа юм байна. За энэ бол цаашдаа энэ хөгжлийн тусламжтай холбоотой ажил эрхэлдэг хүмүүсийн ирээдүйн ажлын карьер болон за энэ хөтөлбөрүүдэд нийлүүлдэг ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйл ажиллагаа доголдоход гол нөлөө бол үзүүлж байгаа юм байна. За цаашдаа бол бүгд найрамдах нам Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа Дональд Трампын хувьд бол альва тусламжийг бол үндэсний ашиг сонирхолд илүү нийцсэн байдлаар хэрэгжүүлэн. За ингэхдээ бол бүр нарийсгсан зорилтуудад бол чиглүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ онцолж байгаа юм байна. За ерөнхийдөө бол Америкийн нэгдсэн улсын төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаагаар бол сая Elon Musk-ийн явуулсан үйл ажиллагааны хүрээнд бол Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн татан буулгатай холбоотойгоор бол
USAID-ийн хөтөлбөрүүд 90% нь бол үндсэндээ байхгүй болсон гэсэн ийм мэдээллийг өгч байна. За Марко Рубиогийн хувьд 82% гэсэн ийм хувийг бол хэлж байгаа. Тэгэхээр энэ хоёр тоо бол хоорондоо яагаад зурж байгаа гэдэг тайлбарыг бол одоогийн байдлаар төрийн департаментуудын зүгээс тайлбарлаагүй байна. За энэ одоо асуудалтай холбоотойгоор бол бас зарим одоо хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийн байгууллагууд бол энэ одоо USAID-ийг одоо татан буулгахтай холбоотой асуудлаар бол Америкийн нэгдсэн улсын засгийн газрыг одоо шүүхэд хандаж нэхэмжилсэн ийм үйл явдал бол болж байгаа юм байна. За энэ одоо нэхэмжилтэй холбоотойгоор зарим шийдвэрийг гаргасан байна. За энэ одоо шүүхийн шийдвэрээр бол 2 тэрбум орчим одоо ийм гадны тусламжийг бол Америкийн нэгдсэн улс үзүүлсэн хэвээр байх ёстой гэсэн ийм шүүхийн шийдвэрийг бол саяхан бас гаргасан тухайн мэдээллийг бол өгч байна. За энэ одоо үүсэж байгаа нөхцөл байдал бол хөгжиж байгаа орнуудад бол ихэнх нөлөө үзүүлэхээр байна. За ялангуяа Монгол улсын хувьд бол USAID-д бол тодорхой зээл тусламжийг бол авдаг байсан. За энэ бол ардчлалыг түгээн дэлгэрүүлэх, за мөн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэлд, за мөн Монгол улсад одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэл бол тодорхой төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж байсан бол энэ төсөл хөтөлбөр бол үндсэндээ бүрэн хаагдсан. За USAID-ийн одоо ажилчид бол Монгол улсад үйл ажиллагаа явуулжсэн бол бүрэн үйл ажиллагаагаа хааж манай улсаас бол гарах юм шийдвэр бол гаргасан. За үндсэндээ бол энэ одоо хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд одоо хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдийн хувь заяа тодорхойгүй байдалд орж байна. За манай улсын хувьд бол Америкийн нэгдсэн улстай хэрэгжүүлж байгаа одоо ихэнх одоо эдийн засгийн хамтын ажиллагаа бол хөгжлийн албан ёсны тусламжн дээр тулгуурладаг. За ялангуяа бол Америкийн нэгдсэн улс мянганы сорилтын сангийн хүрээнд бол манай улсын хувьд 2 дугаар компактыг хэрэгжүүлж байгаа. За энэ бол унтны устай ялангуяа Улаанбаатар хотын унтны усны аюулгүй байдлыг хангах, за цаашдаа бол тасралтгүй байдлыг нь хангах чиглэлд хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх 400 одоо сая долларын хөтөлбөр хэрэгжиж явж байсан. За энэ одоо төсөл хөтөлбөрийн хувь заяа ч гэсэн цаашдаа ямар байдлаар эргэх вэ гэдэг нь бол Америкийн засаг захиргааны хэрэгжүүлж байгаа бодлогоос ихээхэн хамаархаар байна.